Хориотой хотыг монголчууд бариулсан нь батлагджээ. Түүх судлаач Эрдэмтэн доктор хэмээн цээжэд элддэг нөхдийн дуурч чаддгүй нэгэн сэдвийг саяхнаас Япон Солонгосын телевизийн найруулагчид сөхөн тавьж эхлээд байна. Энэ бол Хятадын нийслэл Бээжингийн ганц бахархал Нанхиадын хүүхд-хүүхдэд холбоотой бүх цаг үеийн түүхэн киноны зурганд яруу тодор буудаг цорын ганц газар болсон Хориотой хотын тухай сэдв юм. Манай түүх судлаачид Хятадын хаант гүрний үеийн бахархал Нанхиадын түүхийн чимэг төдийгүй дэлхийн нийтэд дорн дахны нэрийн хуудас болсон Хориотой хотын талаар хоёр байр суурь илэрхийлдэг юм. Эхнийх нь Хориотой хот бол бараг Цин гүрний үүсгэн байгуулсан Шин Хуанди их суурийг нь тавьсан лууд төрийн бэлэгдэл болсон тойр балгас хэмээн үздэг юм билээ. Тан гүрэн улмаар зөрчдийн Алтан улсын хаад Хориотой хотыг бүр мөсөн гүйцээж дуусгасан гэдэг юм. Тэгвэл өөр судлаачид нь Хориотой хотыг 17 дугаар зууны дунд үеэс эхлэн Хятадыг ноёрхон захирсан Манжуксаны хаад анх үүсгэж санаачлан бариулж дуусгасан гэдэг их сурвалжтай санал нийлж буйгаа илэрхийлдэг юм. Харин Хятадын түүхчид бол Хориотой хотын анхны шавыг Цин Шин Хуанди тавьсан гэж үздэг бөгөөд уг түүхэн барилгын нас нь Хятадын их цагаан хэрэнтэй жацуу хэмээн мэдэгдэг билээ. Манай түүхчид яахын аргагүй Хятадын түүх шастар болон Тайваны түүхчдийн үзэл баримтлалыг сохроор дагамөрдөж байгаа нь эндээс харагддаг юм. Тэгвэл саяхан Япон болон Солонгосын залуу найруулагчдын бүтээсэн түүхэн баримтат кинод Хориотой хотын гарал үүсэл өөх түүхийг Хятадуудын үздэгээс тэрс өөр өнцгөөс зоригтой хөндөж чадсан байна. Тэдний үтж байгаагаар 1289 онд Юан гүрнийг үүсгэн байгуулсан Хувлаа хааны зарилгаар Хориотой хотыг анх үүсгэн байгуулж усан суваг татан далайтай холбож түүнээс өмнө түүхийн аль ч үедээ ямар ч эвнэгдэлгүй хэд хэдэн улс болон оршиж байсан хятадуудад үе үеийн эзэн хаадан залран суух дорны гайхамшигтай хотыг босгож өгсөн хэмээн үздэг билээ. Өөрөөр хэлбэл тал нутгийн нүүдэлчин монголчууд Хятадын гайхамшигыг бүтээн зогслоож өгсөн хэмээн итгэлтэйгээр мэдэгдсэн юм. Солонгосын залуу найруулагч Ким өөрийн кинонд Хятадууд Хориотой хотыг өөрийн хаадын сууд бүтээл хэмээн үздгийг баримтаар няцаач Чингис хаан их цэргээ аван Алтан улсад дайлаар орж ирэхдээ Бээжин хотыг шатаан төмөрдөж бараг газартай тэгшилсний улмаас Алтан улсын хаан төр зуур найрамдсныхаа дараа кантон руу нийслэлээ шилжүүлэн зугтаасан тухай өгүүлээд үүний дараа монголчууд хоёр дахь удаагийн их аяндайнаараа Бээжин хотыг газрын хөрснөөс бүр мөсөн артсан бөгөөд Хориотой хот тэнд байсан бол аль хэдийн балгас олон нурж устдаад өгөө болох учиртай гэсэн байв. Нэрээ ч одоо эргэн санахад 1219 онд Хорезмийн султааны явуулсан элч Чингис хаантай уулзгаар Бээжин хотод ирсэн тухай тэмдэглэлтэй. Хотын гууж алга болгонд Хятад иргэдийг алаад дүүргэж орхисон мөн хотын томоохон барилгуудыг шатаан устгасан байлаа гэж бичсэн байдаг. Эндээс харахад Хориотой хот тэр үед Бээжинд байгаагүй харин Чингис хааны ач хүү Хувлаа хожим нь Дайдуу гэж нэрийдсэн их нийслэлтэй үүсгэн байгуулсан нь тодорхой болж байгаа юм. Нэгэнт Чингис хааны их цэрэг Бээжин 2 удаа эзлэн төмөрдөж галдан шатаасан учраас Хориотой хот өмнө тэнд байсан бол аль хэдийн Монгол цэргийн хөлд тусдаж өгөө болох нь хинт ч тодорхой зүйл. Тэгэхээр Хятадын түүхчид их цагаан эрэмтэй нас жацуу хэмээн үздэг Хориотой хот нь монголчуудын санаачлагаар тэдний хурааж хоримтлуулсан их хөрөнгөөр болсон уран барилга болох нь ойлгомжтой болж байгаа юм. Ганц солонгосчууд энэ сэдвийг хөндөж байгаа биш. Японы түүхчид найруулагчид ч бас үүнийг хөндөж бас л кино хийсэн билээ. Японы баримтат киноны найруулагчид Египтийн нийслэл Каир хотын ойролцоох болснаас 1300 оны үед хамаарах Хятадын шаазан ваарнуудыг ухаж гаргах үед бөөрөн дээр нь Хувлаа хааны хан авах хийж буй зураг мөн Хориотой хотын давхар хаалганы зураг тодоос тодхон гарсан байсныг баримт болгон дурдж байгаа юм. Тухайн үед монголчууд Хятадын усан флотыг дэлхийд хамгийн алдартай флот болгон хувиргаж чадсан учраас Хувлаан худалдаачид 13 метрийн өргөн 28 метрийн урттай ёроолон цоорсон ч огт живдэггүй Юан гүрний хөлөг онгоцоор энтхэгийн далайг гатлан Египтийн Мамлюк улсад очиж байсан нь дээрх олдроос тодхон харагдаж байна. Япон Солонгосын киноны найруулагчид эдгээр Бээжингийн голд зүрх болон оршиж Хятадын үе үеийн хаадын үүх түүхийг гэрчлэн хамгаалагдаж буй Хориотой хотын тухай ийм сонирхолтой асуудал хөндөнд тавьж байгаа нь бидний хувьд анхаарахгүй өнгөрөхийн аргагүй үйл явдал үлээ. Бидний өмнөөс
Гадаадын уран бүтээлчид инхүү дугаарч Хятадын үе үеийн хаадын ордон болох Хориотой хот нь 13 дугаар зууны үеийн монголчуудын орхиод явсан өмч хөрөнгийн юм хэмээн дурдсан нь өвөг дээдсээрээ багтах сэтгэлийг өөрийн эрэхгүй төрүүлж байна. Эртний түүхийн гэрч баримтыг гадныхан гарган ирж байна гэхээр Монголын түүх судлаачдын өмнөөс ичмээр санагдана. Манжи хаадын бүтээж барьсан ордон эсвэл Хятадын цэнгүрний уран барилгын үлдэгдэл хэмээн манайхны тайлбарладаг Хятадын Хориотой хот яг үнэндээ бидний өвөг дээдсийн Хятадд үлдээсэн өмч хөрөнгө гэдгийг дэлхийн инхүү эхнээсээ ойлгож эхлээд байна. Тиймээс Бээжинд очисон хинч бай Хориотой хот руу орохдоо Хятадуудын авиас чадал арга ухааныг бишрэн гайх биш, харин өвөг дээдсийн минь бүтээж үлдээсэн их өмч хөрөнгө юм шүү гэсэн бахархах сэтгэлийг тээж орхон зүйтэй. Ер нь Хориотой хотын бүх үүх түүхийг улс урдаа наривчлан судлаад ЮНЕСКОд хандан Монголын харьд үлдээсэн биет соёлын өвөг хэмээн бүртгүүлэхэд ч болохгүй их газаргүй. Бас нэгэн түүхийн сурвалжинд 1260 онд Хувлай Ширээнд залран Монголын эзэнт гүрний хаан болсон байна. Тэрбээр 1271 онд Юан улсыг байгуулснаар хойд өмнөд Хятадыг нэгтгэн Монголын эзэнт гүрний хэсэг болгожээ. Дайдуу хотын зохион байгуулалтын талаар Хувлай хааны ордонд олон жил амьдарсан Италийн худалдаачин Марко Поло нэлээд бичиж үлдээсэн байдаг. Тэрбээр бичгтээ Дайдуу хот нь өргөн гудмууд нарийн гудамжуудтай огтлцсон энгийн зохион байгуулалттай хэмээн дурдж цэлмэг өдр хотыг нэг өнцгөөс нөгөө хүртэл харж болдог тухай бичсэн байдаг. Дайдуу хотын төвд Хувлай хаан өөрийн ордонг бариулж хотын хойд хэсэгт хаад ноёдын ан хийж зугаалахад зориулсан задгаа тал бүхий байгалийн газартай байсан бөгөөд Хятадын зураач Лю Гуандао энд хаан ан агнаж буй зургийг зурсан эдүгэ Тайваны нийслэл Тайпей хотын хааны ордон музейд хадгалагдж буй. Хувлай хааны ордонд хүн орохыг хориглодог тул Хориотой хот хэмээн нэрлэж гадуур нь өндөр хашаагаар халахалж усан шуудууд татан аливаа хүн амьтан ороход том бэрхшээлтэй болгосон аж. Энэ хотын гол дунд хиймэл нуур бий болгож Хятад барилгуудаас гадна Монгол хаад энд нүүдлийн гэр асар майхан босгож гэрт амьдардаг байсан гэсэн мэдээ байдаг.